За хүн сүдэж яамны сайдын багцын зарцуулагдаагүй үлдэгдэл 400 сая төгрөгийг ургац хураалт өвлжилтийн бэлтгэлтэй зарцуулнаа гэсэн байна. За энэ бол тодорхой юм. Өвөл ямар болдог вүлээ? Ер нь бол малчин хүн гэдэг маань өвөл зуд болно гэж тооцоолж онд орохгүй бол ер нь одоо байгалийн эрсдэл их янз бүрийн шалтгаанаар олон хүчин зүйлс нэмэгдэж байгаа. За жишээ нь одоо хэд хүүтрэлт байдаг шүү дээ. Хэд хүүтрэлтэд одоо ямар ч одоо мал умаагаад ирдэг. Зуд байна. Урт өвөл болдог гэд. Энийг бол ойлгож байгаа. За энэ Японы мөсөлтөө тусламжийн хөрөнгөөр тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулга засварлах 3.54 тэрбум төгрөг. Энүүгээр бол энэ хорт бодис агуулга барьчих. 6 агуулга барьчих гэсэн. Энэ тодорхой байна. За тэгээд 15 оны арьс ширний одоо урамшууллын мөнгө энэ бол хураагдчихад байгаа. Энэ бол тодорхой байна. Тэгэхээр энийг бол бид бүхэн одоо дэмжиж дээш нь өргөж байна гэж бодож байна. Миний хувьд бол. За тэгэхээр нэг асуулт байна сэргэлэн сайдаас. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олох зээлийг 37.5 тэрбум төгрөгөөр гэж байна. Ингээд ороод ирж байгаа. Тэгэхээр энэ дээр нэг төсөл байх хэрэгтэй маа. Бидний гарт одоо төсөл ирсэн байх хэрэгтэй. Энэ их ойлгомжгүй байна. Энийг талаар нэг сэргэлэн сайд тайлбар өгнө үү? За энэ жижиг дунд үйлдвэрийн асуудал, энэ сангийн асуудал сая үтсийн өөрчлөлтөөр манай яамд ирсэн байгаа. За энэ 35.7 тэрбум төгрөг бол хэрвээ батлагдаад манай одоо энэ сангийн олгосон зээлээс эргэн төлөлт нь дахин зарцуулалтанд батлагдах мөнгө байгаа юм. Тэрнээс төсвөө шинэ тавигдж байгаа одоо хөрөнгө бол биш. Тэгэхээр энэ эргэн төлөлтөөс энэ 35.7 тэрбум төгрөг дахин батлагдах юм бол бид таны ярьж байгаа тэр төсөл хөтөлбөрүүдийг шаардлагын тавьж энэ төсөл хөтөлбөр авах хүсэлтэд тавьж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудынхаа төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулж ингэж олгоно гэдгээ хэлхэн зүйтэй баха.